Ардэрэгдээ сонсцгоо. Та бүхний дунд өөртөө итгэвтэй зэрэмдэг хүмүүс байвал үзүүлбэр бэлт. Тэр үзүүлбэр чинь хүнжи таашаал дийчих юм бол автан цоосоор шагнуулах боломж олдоод байгаа билээ. Ингээд ихний үзүүлбэр хүүхэлтэй.
Гүнжтэй саяны үзүүлбэр танд таалагдсан болов уу? Таалагдсан. Бүр маш их ялангуяа тэр дэрэндээ таасаа тэр хин бэ? Энэ чинь Форд Ферминг гэх Чарль нөгөө ганцаардад уйган шүү зовлонгоо сомболоод үхэх ёстой байсан хүү. Танса. Миний нөө тамгийн байна. Яг одоо тэрнийг авч. Танад хэлээвээ. Алтан цас өөрөө гүүгээ бараад ирлээ гэж. Ингээд Форд Фермингийн Чарль буюу та бүхний сайн мэдэх үе юм. Гүнж Жозефинагийн хууль ёсны нөхөр болсныг би та бүхэнд зарлахад таатай байна. Дүү миний чамд барих гипи бисэг ийм л бай. Нөхөргийн шүү. Эндээс зай. Энэ бол миний нууц хамгийн бай. Та одоо энд
их нөхөрөө инээстэй зай. Тийм ээ. Би лорд байж. Би дахин төрж байна. Би авсархай хувцас дотроо ширээний адил жүжигчтэй биш өөр зүйл байхад өөрийгөө ч мэдэрч байсан. Эцгийг минь амьсгал хураахад энэ боловч тавьсан төлөвтэй чулууг үзүүн мэдүүжиж угаацны нөхөр шилжээ. Би тэр оос таахгүй. Надад зэцгийг гастах хэрэггүй байсангүй. Хэлбэрээ боддгийг түүх. Хүрхийн аргагүй агаар дээр байдаг сүм дэвтрэгч бурхтын нэг нь ив. Би зүүдлэн зэрчглээ. Ямар зүйл? Би аратуг амтэн юм шиг. Бас тэгээд бүр жигүүртэй юм шиг. Жигүүртэй шуул гэсэн. Үгүй хажууд ирээч. Би утмаар байна. Чиний үсгийн тархад. Би их муухай юм шүү. Удалж. Би чамайг сайн гэдэг их чинь минь. Миний чи сонсдог шүү. Тэр чинь намайг харсан байх. Учир нь би ирээдүйд юм шүү. Өнгөлийн ирмээр байсан намайг чи аварсан. Амьдрал минь гэрэлтэй орчлон хаах нүдмэн болдог шүү. Бурханы дэргэд хүртэл чамгүй бол жаргалгүй юм.
Би чамд хайртай. Би чамаас санаж байна. Гээ. Ай, чути дивачи.